Тэр хүн бол тухайн үед бол маш сайн зам харгуу хийж ийсэн байж магадгүй. Тийм ээ. Манад яагаад энэ Монгол компанид байхгүй болоод байна гэдэг чинь байнгын ажил байхгүй л байна. Улс төр чинь нөгөө докторгүй шүү дээ. Улс төрд ордог байгаад хэн нэгэн бол яг сайн зам тендер сайн урт удаан том ингээд жижиг олон ажлаа байнгын үргэлж идэг байна уу? Нэг том зам аваад явна хамаахгүй. За одоо өнөөдөр чи нэг би өөрөө олон харсан доо зүгээр. Замын компани байгууллаа гэж манайх ч бас шаардлага өндөр шүү дээ. Олон инженер. Ер нь яг бодит амьдрал дээр бол яг энэ тусгай зөвшөөрөл дээр очиж байгаа инженерүүд тийчээ явж явах хэмжээний ачлалтын компани байна уу? Жилдээ нэг л урсгал засвар нэг л 100 сая 200 сая төгрөгийн нөхөсний ажил авлаа. Дараа жилийн уралдаан хүртэл тэр мөнгөөр амьдрна гэдэг хэцүү байхгүй юу?